За одоо бид та бүхэнд shooting media програмыг ашиглаж интернетээс бичлэг хэрхэн татах вэ гэж. За одоо Mozilla Firefox програм руу орно. За тухайн shooting media програм нь Mozilla Firefox програм дээр суудаг. За Mozilla Firefox програм руу орлоо. За YouTube.com руу оръё. Shooting media програм нь энд суудсан байгаа та бүхэнд харагдаж байна. YouTube.com. За жишээ нь эндээс бид ямар нэгэн одоо дуу хай. За жишээ нь энэ дуусан. За тухайн бичлэг маань явж эхлэхэд энэ одоо ногоо анивчих хэвээр. За бид нар явах командыг өгье. За дууг нь хаачээ. Номхон тавьж. За явж эхэллээ. Энд ногоо анивчихжээ. За тэгэхээр бид энэ ногоон дээр дараад сонголт гэсэн энэ бол дуу маань байж гэн. За энэ дээр дараад одоо програм ажиллуулна. За хаана суулгахаа зааж өгнө. Жишээ нь би select-ийг сонгоод desktop-ын дээр задлаа. За desktop. За save. За энд одоо явах юм. Desktop-ын дээр энэ дуу орох нэ гэж үзэж байна. За бичлэгээ төр зогсооч. За тэгээд одоо эндээсээ бид нар OK төвчлөрөд дарнаа. За OK төвчлөрөд дарснаа тухайн видео маань татагдаж эхэлнэ. За бичлэг татагдж байгаа процесс та харж байгаа. Бичлэг 100% явж дуусахад одоо дэлгэцэн дээр байгаа. Энэ сонголт маань 100% явж дуусна гэсэн үг ээ. За тухайн бичлэгийг эндээс үдчих жоохондоо явуулж болно. Эсвэл конвертлж болно. Өргүүлж. Энэ тухайн видео конвертер програмыг татчих өргүүлж болно гэсэн. За хэрвээ энийг 100% болгоогүй хаах юм бол за жишээ нь би нэг 100% болгочихвол гүйц татагдах учраас хааж үзүүлээ. За хаагаад тухайн одоо сонголт гэсэн хэсэг маань open with дотоод татсан та бүхэнд харагдаж байна temp. За RAM нэгийг солиод temp гэснээр хасчээ. Apple view хүртэл. За энэ маань дотоод татсууцаас ажиллахгүй ханд тодорхой байна. За 100% болсон бол татагдах боломжтой. За бичлэгийг ингэж татчихлаа.